За сайн байцгаана уу та бүхэндээ төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем буюу ERP системээр цаасаар явсан албан бичгийг хэрхэн бүртгэх талаар зааврыг хүргье. За юуны түрүүнд та бүхэн цаасаар явсан албан бичгээ PDF болгоод компьютерт хадгалсан байх шаардлагатай. За түүний дараа ERP системийнхээ үндсэн цэснээс албан бичиг гэсэн цэсийг сонгоод түүний дотор явсан бичиг гэсэн дэд цэс байгаа. За өнрөөгөө орохоор тухайн байгууллагын явсан бичгийн бүртгэл ингэж харагдана. За явсан бичгийн бүртгэлийн дугаар он сар өдөр нь, за явсан албан бичгийн дугаар нь, за хаашаа явсан буюу явсан байгууллага, за товч агуулга нь, за боловсруулсан албан тушаалт нь ингэж харагдах нь, за хянсан албан тушаалт нь ингэж харагдах нь, баталгаажуулсан буюу энэ албан бичиг дээр гарын үсэг зурсан албан тушаалт нь ингэж харагдах нэ. За эхлээд хэдүүлээ дэлгэцний зүүн дээд буланд байгаа энэ нэмэх товчнууд дээр дарахаар явсан бичиг шинээр бүртгэх гэсэн энэ цонх нэгнэ. За боловсруулагч гэдэг дээр энэхүү албан бичгийн боловсруулсан албан тушаалтныг нэмж өгнө. За нэмээд за хянагч дээр энэ албан бичгийн хянсан албан тушаалтыг нэмж өгнө. За түүний дараа баталгаажуулагч буюу байгууллагын удирдлага буюу гарын үсэг зурах албан тушаалтыг нэмж өгнө. За илгээгч дээр нь байгууллагын бичиг хэргийн ажилтныг нэмж өгнө гэсэн үг. За бичгийн мэдээлэл гэдэг дээр ERP систем дээр бүртгэлийн дугаарыг автоматар хийгдэж явна. За бичиг дээрх он сар огноогоо өөрөө оруулж өгнө. За цаасаар явсан албан бичгийн он сар өдөр системд бүртгэж байгаа албан бичгийн он сар 2 зөрөхгүй таарж явах ёстой. За бичгийн дугаар дээр албан бичгийн дугаар оруулж өгнө. За хаашаа гэдэг дээр тухайн явах гэж байгаа байгууллагыг оруулж өгнө. За ингээд сонгоод түүний доор нэр хаягийн бүрдэл гэж гарч ирнэ. За энэ дээр баланкн дээр баруун дээд болон тухайн явах гэж байгаа албан бичгийн тэрэнд тухайн албан байгууллага тийм үү албан тушаалтанд оруулж өгдөг толгойг үүн дээр оруулж өгнө гэсэн үг. За үүний дараа сонгох гэсэн товчоон дарна. За дараагаар нь хавсралт файл буюу түрүүний компьютер дээрээ хадгалаад бэлдсэн байх ёстой файлаа оруулаад за үүний дараа файлынхаа хуудасны дугаарыг оруулаад өгнө. За товч агуулга дээр нь энэ албан бичиг нь тодорхойлт учраас би тодорхойлт гэдэг та бүхэн бол хүсэл төрүүлэх тухай, тим юмд уламжлах тухай гэсэн товч утгаа оруулж өгнө гэсэн үг. За үүний дараа бүх гэж бүрдлээ бөглж дуусны дараагаар бүртгэх гэсэн энэ ногоон товчлуур дээр дараад за одоо хадгалахтай ихтэй байна уу гэд тиймгээд за ингээд албан бичиг бүртгэгдлээ. 387 дугаар албан бичиг бүртгэгдсэн байна. За дэлгэрэнгүй рүү н ороод албан бичгийн мэдээлэл ингэж харагдах нэ. За та бүхэндээ баярлалаа.